Израилийн армийн зүгээс Ираны нийслэл хот Техраны агаарын орон зайг бүрэн хянаж байгаа гэдгээ мэдгдлээ. Долоогийн бүлэг Израиль улсыг дэмжиж Иран улсыг ойролт орнын докторгүй байдалд буруутгаж байна. Иран улсын хууль тогтоогчид цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнээс гарах тухай хуулийг санаачилж магадгүй байна гэлээ. Украин болон Америк нэгдсэн улсын байгуулсан ашигт малтамлын гэрээ хэрэгжиж эхэллээ. Сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид та бүхэнд олон улсын AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээллийг таймлан өргөх болно. Израиль улс Ираны нийслэл Техраны төв хэсэгт оршин суугаа 330 мянган хүнд нүүлгэн шилжихийг анхааруулга өглөө. Анхааруулга өгснөөс тун удалгүй Израилийн байлдааны онгоц Техранд байршилтай Ираны төрийн телевизийн төв байрыг онилсон халдлага хийсэн байна. Үүний улмаас шууд нэвтрүүлэг гинэд тасалдаж дэлбэрэлтийн чимээ гарч студийн гэрэл унтарсан байгаа юм. Нам Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр энэхүү халдлагын улмаас телевизийн нэг ажилтан амьнасаа алдсан байна. Израилийн арим уг телевизийг хэвлэл мэдээллийн агентлаг биш, Ираны дэглэмийн харьяа харилцаа холбооны төвөө гэж байгаа бол Ираны гадаад хэргийн яам энэ халдлагыг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан за мөн дайны гэмт хэрэг гэж буруу шааж байна. Өнгөрсөн баасан гарагаас хойших Израилийн товтлогооны хариуд Иран 370 гаруй пуужин дроноор Израиль руу цохилт өгсөн. За энэхүү ээлжлэн цохилт өгч байгаа байдал хоёр орны хооронд дайн дэгдэх эрсдлийг улам нэмэгдүүлж, бүс нутгийн аюулгүй байдалд томоохон эрсдэл дагуулж байгаа юм. За хоёр талын хохирол цаг минутаар нэмэгдэж байгаа. Ираны эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас хойш Израиль агаарын дайралтаа эхлүүлснээс хойш 224 хүн амьурагдж 1200 гаруй хүн шархагдсан байна. За нөгөө талд Ираны пуужингийн дайралтаас үүдэн Израильд 24 хүн амьнасаа алж 592 хүн шархагдсан гэж Израилийн ерөнхий сайдын тамгын газраас мэдээллээ. За нүүлгэн шилжүүлэх анхааруулга өгсөн Техран хот нь төрийн телевизийн байр, цагдаагийн төв болон хувьсалт гвардийн харьяа зэрэг чухал байгууламжууд байрладаг. За нийтдээ 9.5 сая оршин суугчтай. Израиль өмнө Газын зурвас болон Ливан руу хаалхахынхаа өмнөхөн ижил агуулгатай анхааруулгуудыг өгч байсан байна. Бас нэгэн онцлог мэдээ байгаа нь Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч FDF нь Израилийн нисэх хүчин Техраны агаарын орон зайг бүрэн хянаж байгаа давуу байдал тогтоосон гэж зарлаж байна. Татад Ираны нийт пуужин хөөргөч төхөөрөмжийн 3/1 буюу 120 гаруйг нь устгаж F-14 онгоц командын төвүүдийг мөн оньсон халдлагуудыг хийсэн гэлээ. Нөгөө талаас Иран үүрээр Тел Авив болон Петах Тиква хотуудыг оньсон халдлагуудыг бол хийсэн байна. Хойд бүсийн Хайфа хотод Ираны пуужин 2 дахь шөнө дараалан нефт боловсруулах үйлдвэрт тусаж 3 ажилтан амиалж томоохон хэмжээний гал гарсан байна. Энэхүү мөргөлтөнд тусах шинжил одоогоор огт алга. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америк нэгдсэн улсад хандан дайныг зогсоох хэлэлцээ хийх боломжтой гэх утгатай үгсийг нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн байсан. Тодорхойлбол хэрвээ Дональд Трамп үнэхээр дипломат арга замыг хүсч байгаа бол дараагийн авах алхам нь ямар чухал нөлөөтэй болохыг бодолцох хэрэгтэй гэж бичсэн байна. Вашингтоноос нэгэн утасны дуудлага хийхэд л Беньямин Нетаньяхуг зогсоох боломжтой гэсэн байна. Тэрээр өмнө нь Израилийн товтлогоо эхэлсэн даруйд мэдээлэл хийж Америк нэгдсэн улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Израиль Иран руу халдах боломжгүй гэж хэлж байсан удаа биелээ. Долоогийн бүлгийн орнууд Иран Израилийн мөргөлдөөний асуудлаар өнөөдөр хамтарсан мэдээллийг гаргалаа. Хамтарсан мэдээлэлд Израилийг дэмжиж Иран улсыг ойролт орнын докторгүй байдалд буруутгасан байна. Тодорхойлбол Израиль өөрийгөө хамгаалах эрхтэй Израилийн аюулгүй байдлыг дэмжихээ илэрхийлж байна гэж долоогийн бүлгийн удирдагчид хамтарсан мэдээлэлтэд онцолсон байна. Эсвэргээрээ тэд Ираныг бүс нутгийн докторгүй байдал терроризмын гол их сурвалжаа гэж буруутгаж тус улсыг хизээж цөмийн зэвсэгтэй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Энэ мэдээлэл нь Иран улсын эрх баригчдын дургуутслыг өдөөсөн хэрэг яахаа аргагүй болж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Канада улсын Кананаскис хотод болж байгаа энэхүү долоогийн бүлгийн уулзалтыг дуусгалгүйгээр хугацаанаас нь өмнө буцаж Вашингтон руу иргэн ирэхээр болсон тухай цагаан орноос өнөө өглөө мэдээлж байсан. Түүнийг ойролт орон дох хурцдмал байдалд анхаарч яаралтай буцахаар шийдсэн гэж тайлбарласан.
Энэ удаагийн уулзалтын гол анхаарал худалдаа тарифын асуудал дээр төвлөрнө гэж таамаглаж байсан ч гэлээ. За ийхүү Израиль болон Ираны хоорондын агаарын цохилтууд мөргөлдөн дээд хэмжээний уулзалтын анхаарлыг тэр чигтэн татаж хэрэлцэх гол асуудал нь болсон байна. Дональд Трамп нутаг буцахаас өмнө энэхүү яаралтай хамтарсан мэдээлэлд гарын үсэг зурж амжсан юм байна. Онцлогчтой 7-гийн бүлгийн Иран-Израилийн асуудал арах байр суурь олон улсын давцанд чухал нөлөө бүхий бас нэгэн улс болох Хятад улсын мэдээлэлтэй бол бага зэрэг өөр байна. Хятадын гадаад хэргийн сайд Ванги мөргөлдөөнд Израилийг бол буруутгаж байгаа. Үүнийхээ далимд энхийн хэлэлцээ хийхэд гүр болох сонирхлоо илэрхийлсэн байна. Дашин дуртагч 7-гийн бүлэгт Америк нэгдсэн улс, Их Британи, Канада, Франц, Герман, Итали, Япон багтдаг бол энэ удаагийн уулзалтанд Европын холбоо, Австрали, Бразил, Мексик, Украин бүгд найрамдах Солонгос улсын удирдагчдыг мөн зочноор ирсэн байна. Тэдний жил бүрийн уулзалт нь эдийн засаг, геополитикийн тулгамдсан асуудлуудын талаар санал нэгдэж хамтарсан арга хэмжээ авах зорилготой байдаг. Харин Хятад улсын гишүүн болох БРИКС-ийн бүлэг нь Бразил, Египт, Этиоп, Энэтхэг, Индонез, Иран, Орос, Өмнөд Африк, Арабын нэгдсэн Эмират гэх нийт 10 улсаас бүрддэг ба. 7-гийн бүлгийн өрсөлдөгч эвсэл гитдэг лээ. Ираны парламентын гишүүд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарах тухай хуулийн төсөл боловсруулж эхэлсэн талаар тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Тодорхойлбол гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи парламентод уг хуулийн төсөл орж ирэх төлөвтэй байгаа. Засгийн газар парламентын баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ санал одоогоор зөвхөн боловсруулагдах шатандаа явж байна гэж сэтгүүлчдийн асуултанд энэ 7 өдрийн хэр хариулахдаа хэлсэн байна. Ираны 1970 онд нэгдсэн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээ нь гишүүн орнуудыг цөмийн зэвсгээс татгалзах, нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахыг шаарддаг гэрээ. Оронд нь инхийн зориулалтад цөмийн эрчим хүч ашиглах эрх олгодог байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Израиль Ираны эсрэг агаарын цохилт хийсэн. Үүнийг Техран цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ойртсон гэх шалтгаанаар зөвтгсөн. Харин Иран цөмийн хөтөлбөр нь зөвхөн инхийн зориулалттай гэж удаа дараа мэдэгдэж ирсэн байна. Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан даваа гарагт хийсэн мэдээлэлдээ цөмийн зэвсэг үйлдвэрлэх нь дээд удирдагч Айтолла Али Хаменеийн хоригдсон зүйлээ гэдгийг бол дахин онцлон хэлсэн байна. Гисэн эдэж нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх олон улсын атомын энергийн агентлаг Ираны ураны баяжуулалт нь цөмийн зэвсгийн түвшинд хэд ойртож агентлагийн үйл ажиллагаанд саад учруулж хамтарч ажиллаагүй гэх үндэслэлээр гэрээний үүргээ Иран улсыг зөрчсөн гэж дүгнсэн байна. Цөмийн хөтөлбөрүүд нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгогүй зөвхөн эрчим хүчний зориулалттай гэж удаа дараа Ираны талаас мэдэгцээр байхад энэхүү олон улсын зүгээс Ираныг хардаж байгаа нь тус цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнээс гарах тухай хэлэлцэж эхлэхэд нь нөлөөлсөн болохыг Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи мөн хэлсэн байна. Тухайлбал тэрээр Израилийн халдлага улсын үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг хөндөж бодлого стратегийн түвшинд шийдвэр гаргалтуудад хүчтэй нөлөөлж байгааг онцолсон байна. Энэхүү дайралтын өмнө батлагдсан олон улсын атомын энергийн агентлагийн тогтоол нь Израилийг Иран руу хаалтахад гол түлхэцэн болсон гэлээ. Тухайлбал тэрээр уг тогтоолын төлөө саналаа өгсөн улс орнууд бүгд Израилийн Иран руу хийсэн халдлагын хөрс суурийг тавьж нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэсэн байна. Израиль улсын тухайд цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж байсан түүх бол байхгүй. Хөрс зэрэгэлдэх орнууд нь тэр дундаа Иран улс Израиль улсыг цөмийн зэвсэгтэй улсаа гэж үздэг. Гэхдээ Израилийн эрх баригчдын зүгээс алтан ёсоор баталсан болон няцаасан мэдээллийг хийж байсан удаа байхгүй. Америк нэгдсэн улс болон Украины хооронд өнгөрсөн сард байгуулагдсан ашигт малтомлын хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг урагшлуулах чиглэлд Украин улсын зүгээс дөрвтэй ахламуудыг авч эхэллээ. Украины засгийн газар төрийн мэдлийн томоохон литийн ордыг хувийн хөрөнгө оруулагчдад нээх ажилд эхний зөвшөөрлийг олгосон талаар нэрээ нууцлсан 2 ч өндөр албан тушаалтан мэдээлсэн байна. Сурвалжуудын мэдээлж байгаагаар Украины Добра литийн ордыг олборлох ажил гэрээний дагуу хэрэгжих хөрөнгө оруулалтын анхны төсөл болох шинжтэй байна. Энэхүү орд нь Украинд байдаг литийн хамгийн том ордуудын нэг байна. Добра ордын олборлолтын тендерт Америк нэгдсэн улсын засгийн газрын хөрөнгө оруулалттай TechMed компани болон ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүнгээгддэг тэр бомбд нь Рональд Лаудер нарын оролцсон хөрөнгө оруулалтын бүлэг өрсөлдөх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэд 2023 оны сүүлчээс хойш Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандаж уг ордыг нээлттэй болгохыг уриалж ирсэн байдаг. Гэрээний хүрээнд Украин улсын ашигт малтмал олборлсноор олох орлогын талыг Америк нэгдсэн улс Украины хамтарсан хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж түүнийг Украины эдийн засагт дахин хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглахаар тохиролцсон юм.
Мөн Америк нэгдсэн улс ч гэсэн тодорхой хэмжээнд ашиг хүртэх байна. Үүнийг ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсаас өмнө Украин улсад үзүүлсэн тусламжийн төлөөсөө гэж тайлбарлаж байна. Украины засгийн газар тендерийн журмыг боловсруулах ажилдаа бол хэдийн орсон. Зарим ажиллагчид энэ нь Дональд Трампын сад захиргаад гэрээ ахицтай урагшилж байна гэдгийг харуулах гэсэн оролдлогоо гэж тайлбарлаж байна. Учир нь Орос улбаны улстай хийж байгаа гал зогсоох яриа хэлэлцээр зогсон байдалд орж Америк нэгдсэн улсаас Украин улсад үзүүлэх дэмжлэг алдагдаж болзошгүй гэж Украины эрх баригчид ихээхэн болгоомжилж байгаа нь бол мэдээж. Дашин дуртахад Украины эдийн засгийн яамны сайд Юлия Североденко энэ сард улсынх нь батлан хамгаалахын салбарт хамтарсан хөрөнгө оруулалтын санг чиглүүлэх санал дэвшүүлсэн байна. Одоогоор Украины үйлдвэрүүд дрон, их бооны сум, артиллерийн зэвсгийг Америк болон Европын үнээс хэд дахин хямдаар үйлдвэрлэж байгаа чиглэлээр үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэх хөрөнгө дутнаг байгаа юм байна. Киевийн эдийн засгийн сургуулийн судалгааны хүрээлэнгийн захирал Наталья Шаповалын хэлснээр Америк нэгдсэн улсын компаниуд ирээдүйн зэвсгийн борлуулалтын орлогоор дамжуулан энэхүү хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломжтой гэсэн байна. Тэрээр Украины батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулах нь Америк нэгдсэн улсын хувьд өндөр ашиг олох боломжтой салбар тул Америк нэгдсэн улсын талаас нааштай хүлээн авна гэж үзжээ. Дараагийн онцлог мэдээ. Энэ жилийн Санкт-Петербургийн эдийн засгийн форумд 140 улс бүс нутгийн 20,000 гаруй улс төрийн өндөр албан тушаалтнууд, дипломат, төлөөлөгчид, судлаачид, бизнес эрхлэгчид оролцох гэж байна. 6 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд болох энэхүү форумын оролцогчид эдийн засгийн төрөлжилт, дэлхийн нийтийн хамтын ажиллагаа, дижитал инновац, доктортой хөгжил зэрэг олон сэдвээр 150 гаруй хэрэгцүүлэг хийхээр төлөвлөгдсөн байна. Орос улбаны улсын ерөнхийлөгчийн зөвлөх Санкт-Петербургийн эдийн засгийн форумын зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков форумыг олон улсад тулгамдж байгаа асуудлуудад бодит шийдэл олох чухал талбараа гэж тодорхойлж байна. Энэ жилийн форумын ураа хамтын үнэт зүйлс олон тулгуурт дэлхийдэгт өсөлтийн үндэс суурь. Энэ нь оролцогчдыг улс орнуудын ялгаатай хөгжил, соёлын олон янз байдлыг хүндэтгэх, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хамгаалахад уриална гэсэн утгатай ураа үг юм байна. Форум дараах 5 стратегийн чиглэлд төвлөрөх гэж байна. Нэгдүгээрт олон тулгуурт зах зээлд шинэ худалдааны маршрутуудыг тодорхойлох, дэлхийн эдийн засгийн байгууллагуудыг шинжлэх. Хоёрдугаарт Орос улбаны улсын эдийн засгийн төрөлжүүлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дижитал рубль зэрэг санхүүгийн дижитал хэрэгслийг хөгжүүлэх. Гуравдугаарт боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж, хүмүүн капиталын чадварыг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт ногоон эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, доктортой хотын экосистемийг судлахаа гэж байна. Харин 5 дугаарт хиймэл оюун, квантын тооцоолол, биотехнологийн хөгжил дэвшилд анхаарахаа гэлээ. Форумын үеэр БРИКС, Шанхай хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг дээд түвшний уулзалтууд болохоос гадна жижиг дунд үйлдвэрлэлийн форум, бүтээлч үйлдвэрлэлийн форум, Аз номхон далайн мэдээний агентлагуудын ерөнхий ассамбле зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн энэхүү форумын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн итгэмжлэлтэй манлайлалын төлөөх залуусын сүлжээ холбооны дэмжлэгтэйгээр шинэ үеийн бодлого боловсруулагчдыг бэлтгэх зорилготой залууст зориулсан форум зохион байгуулагдах юм байна. Үүнд нь 100 гаруй орноос ирсэн залуучууд оролцсон гэлээ. Америк нэгдсэн улсын Конгрессийн доод танхим болох төлөөлөгчний танхимдах Миннесота мужийн төлөөлөгч Мелисса Хортман, түүний нөхөр Марк Хортман нарыг буудан хөнөөсөн хэрэгт цэцэглэгдэж байгаа Ванс Болтер баривчлагдсан байна. Тэгвэл Миннесота мужийн албаныхан өнөө өглөө уг этгээд атарчилсан намын харьяалал бүхий 45 улс төрч төрийн албан тушаалтны нэр бүхий жагсаалтыг хадгалж байсан болохыг нь мөрдөн шалгалтын үеэр илрүүлсэн байна. Өдгөө 57 настай тэрээр Мелисса Хортман, Марк Хортман нараас гадна Сенат Джон Хоффман, түүний эхнэр Евет Хоффман нарыг буудаж бэртээсэн хэрэгт мөн буруутгаж байгаа. Цагдаа нар Болтерыг Миннеаполис хотоос баруун өмнө орших Сибле тойргийн хөдөө орон нутагт зэвсэгтэй байхад нь нэм гаргийн орой баривчилсан. Түүнийг эрен хаах ажил цагдаагийн газрын удирдлагуудын мэдээлснээр мужийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээний эрен сурвалжлах ажиллагаа болсон юм байна. Мөн прокуроруудын хэлж байгаагаар Болтер Миннесотагийн сая дурдсан 4 улс төрчдийн гэрт очихдоо цагдаагийн дүрт хуурж цагдаагийн тохиолдолд тэмдэг бүхий машинаар очсон юм байна. Албаныхын хэрэгтний машин болон орон сууцнаас маш их хэмжээний бичиг баримтууд, нотлох баримтуудыг мөн олсон. Түүнийг олон сарын турш хууль тогтоогчдын талаар судалж, халдлага хийх төлөвлөгөөгөө боловсруулж байсан гэж үзлээ. Гэсэн ч одоогийн байдлаар халдлагын гол шалтгаан тодорхойгүй хэвээрээ байна. Болтер нь одоо мужийн болон холбооны хуулиар хүн амны хэрэг үйлцэн хүний амь насанд халдах оролдлого хийсэн гэх хэрэгүүдэд буруутгаж байгаа. Холбооны хор хангид түр хариуцж байгаа юм. Миннесота мужийн эрүүгийн иргэн товчооны дарга Дрю Эванс Хортманы гэрийн гадна болсон буудлагын дараа хэрвээ цагдаа нар Болтерыг барьж чадаагүй бол хаалтлууд үргэлжлэх байсан гэдэгт эргэлзэхгүй байгаа гэдгийг хэллээ.
За энэхүү хэрэг гарсан өдөр Болтерийн машинд No Kings буюу хаан байх ёсгүй гэсэн ураа бүхий пострууд олдсон. Энэ нь өнгөрсөн бям гарагт улс даяар болсон Дональд Трампын эсрэг жагсаалын ураа өгтөй ижил баг. Америкийн нэгдсэн улс даяар ийхүү сүүлийн үед улс төрчдийг чиглэсэн халдлагууд эрчимтэй нэмэгдэж байна. Хамгийн тод томроо жишээл гэхэд өнгөрсөн зун Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Дональд Трампын амийг хөнөөх ордлого гарсан байдаг. Тухайн үед Дональд Трамп чихэндээ хөнгөн шархаваад өнгөрчөөсөн юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам OpenAI компанитай $200 сая $1 гэрээ байгуулсан байна. Үндсэн ажлууд нь Вашингтон хот болон ойролцоох бүс нутагт хийгдэж 2026 оны 7-р сард дуусах юм байна. OpenAI компани мэдээлснээр тэдний жилийн орлогын удирдсан тооцоо $10 тэрбум хүрсэн байгаа нь хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ. Мөн энэхүү гэрээ тус компани үйл ажиллагааг баталгаажуулахын зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбарын хиймэл оюуны хэрэглээг улам тэлэх хүлээлт үүсгэж байна. Европын комисс ирэх мягмар гарагт Европын холбооны гишүүн орнуудад Орос улбаны улсаас хий болон шингэрүүлсэн байгалийн хий импортлохыг 2027 оны эцэст бүрэн хориглох санал дэвшүүлэх гэж байна. Энэхүү хоргийг Унгар болон Словак зэрэг улсууд гацаах боломжгүй болгохын тулд хуулийн нарийн зохицуулалт хийн гэлээ. Саналын дагуу 2026 оны 1-р сарын 1-ээс Орос улбаны улсын хий болон шингэрүүлсэн хийг импортлохыг хуулиар хориглоо. 2025 оны 6-р сарын 17-ноос өмнө байгуулсан богино хугацааны гэрээнүүдэд 1 жилийн шилжилтийн хугацаа олгогдно. Харин урт хугацааны одоо хүчин төгөлдөр гэрээнүүдийг 2028 оны 1-р сараас бүрэн зогсоохоор төлөвлөж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон No Kings буюу хаан байх ёсгүй нэртэй эсэргүүцлийн жагсаалын дараа цагаачлалын эсрэг илүү өргөн хүрээтэй арга хэмжээ авахаа мэдээллээ. Гэсэн ч холбогдох агентлаг болох цагаачлал гайлын алба нь одоогийн байдлаар төсвөөсөө $1 тэрбум хэтэрсэн байна. Тун удахгүй санхүүгийн хамсдалд орж магадгүй гэж Axios агентлагаас мэдээллээ. Хятад болон Төв Азийн 5 улсын удирдагчид энэ мягмар гарагт Казахстан улсын нийслэл Астана хотноо 2 дахь удаагийн Хятад Төв Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцож байна. Хятад улсын дарга Ши Жинпин уулзалтын гол илтгэлийг хийхээр төлөвлөгдсөн байна. Хятад улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жиакунгийн мэдээлснээр уулзалт бүс ба зам санаачлагыг өргөжүүлж Төв Аз Хятадын илүү нэгт хамтын ирээдүйг бий болгох зорилготой гэлээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.